Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөтөлбөрийн хүрээнд ноолуур бэлтгэлийн мэргэжлийн үйлчилгээний нэгжийг зохион байгуулах боломж түүний ач холбогдол. Малчтад ноос ноолуураа хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн бэлтгэхэд шаардлагатай мэргэжсэн хүн хүч дутагдaltaй байна. Иймд хоршооны дэргэд ноос ноолуур бэлтгэх мэргэжсэн ажилтнуудтай шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгслэр тоноглогдсон мэргэжлийн үйлчилгээний нэгжийг зохион байгуулах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Ноос ноолуур бэлтгэлийн мэргэжлийн үйлчилгээний нэгжийг зохион байгуулах загварыг та бүхэнд хүргэж байна. Япон улсын засгийн газрын нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилттэй хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй цахим хоршоо төсөл нь төслийн зорилтод аймаг сумдад болох хоршоод ноолуур бэлтгэгчдэд ноолуур бэлтгэлийн мэргэжсэн үйлчилгээний нэгжийг зохион байгуулах боломж, давуу тал, ач холбогдлын талаар чадагчуулах арга хэмжээ зохион байгууллаа. За өнөөдөр ингээд Малчны хотод хүрэлцэн ирсэн байна. Ингээд малчид маань одоо хүмүүл цөөтэй их олон малтай айл ингээд яг ноолуур үеэр ямаагаа самрахад бас хүн хүчний боломж болцоо тааруу илэрхтэй байдаг. Тэгээ нөгөө мэргэжсэн үйлчилгээний цэг гэж одоо хамбисор ингэж байгуулагдаад айл өрхөд ингээд цахим хоршоо хэрэгжиж байгаа. Энэгээр бас үйл ажиллагаагаа танилцуулаад ингээд айл өрх малчидтай ингэж холбоотой байгаад ингээд ямааг нь самж өгөх тийм ээ. Ийм бас өөрсдөө бас нэг орон нутгатаа ингээд төр ажлын байр бий болгож ингэж ажиллаж байх нь зөв. Ноос ноолуур бэлтгэлийн мэргэжлийн үйлчилгээний нэгж нь хоршооныхоо дэмжигч гишүүнээр эсвэл бие даасан бизнесийн нэгжийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой юм а. Энэ бүтцийн загвараас харахад малчин, хоршоо, үйлчилгээний нэгж гэсэн гурвалсан бүтц нь өөр хоорондоо нэгт уялдаатай юм а. Үйлчилгээний нэгж. Хоршоо нь өөр хоорондоо үйлчилгээний захиалга өгөх, авах. Үйлчилгээний нэгж нь малчтад үйлчилгээ үзүүлж чанараар ангилсан ноолуур бэлтгэхэд малчтад дэмжлэг үзүүлэх. Малчин нь хоршоондоо үйлчилгээний захиалга өгөх, өнгө чанараар ангилан ялгаж бэлтгүүлсэн ноолуураа нийлүүлэх. Хоршоо нь малчны хотонд өнгө чанараар ангилан ялгасан ноолуурыг цуглуулах, бүртгэх, урамшуулттай үнээр үйлдвэрт нийлүүлэх, үнийн зөрүү урамшууллыг малчдаа олгох гэсэн үндсэн зарчмаар ажиллана. Хоорондоо ярилцж байгаад багийн ахлагч мэргэжсэн үйлчилгээний цэгийн ахлагч даргаан сонгоно. Тэгээд манайх нэж байгаа орч ашиг кэнэ шогоноос орч. Одоо юу яана гэдэг. Энэ сүхөөгөө даргаалаа. За. Тэгээд бөөрөлтэй энэ шанар шалгагчаар энэ бид гурав ингээд самгачаа. За Алтай улс хоршооны дарга Алтан сүх дарга одоо компанитайгаа ингээд нийлүүлэх компанитайгаа гэрээ хийгээд бүртгэлээ хөтлөөд ингээд явах юм тийм ээ. Ноолуур бэлтгэхэд нэг хүн өдөрт дунджаар 8-9 цаг ажиллаж, нэг ямааг дунджаар 35 минутанд самнах ба ажлын ур чадвар туршлагаас хамааран өдөрт 15-аас 20 ямаа самнадаг байна. Тэгвэл 5 хүнтэй нэг баг гэж тооцвол нэг хүн нь бага ахлах бөгөөд ноолуурын чанарын стандарт, ангиллын талаар мэдлэгтэй байна. Багийн ахлагч нь бага удирдах, ямаагаа хэрхэн нас, хүйс, өнгө, ямааны үйлдвэрлэг байдлаар нь ялган самнах ажлыг зохион байгуулах ба багийн гишүүдийн самнсан ноолуурыг ангиллын дагуу савлах, хаяглах ажлыг хариуцна. Багийн ахлагч нь ямаагаа бүрэн гүйцэд самнсан болон зөв арга барилаар самнаж байгаа зэрэгт хяналт тавина. Түүнчлэн тухайн айлаас ямар өнгө чанартай хэдэн килограмм ноолуур бэлтгэсэн талаар бүртгэл хөтөлж, хоршоог мэдээлэлээр хангаж ажиллана. Багийн үлдсэн 4 гишүүн нь ямаа самнах ба эдгээр ажилтнууд нь ямааг хэрхэн зөв арга технологиор бүрэн гүйцэд самнах болон ямааны тавлаг байдлыг хэрхэн алдагдуулахгүйгээр самнах талаар ойлголт мэдлэгтэй байна. Мөн багийн ахлагчийн заавар зөвлөгөөг ягштал баримталж ажиллана. Баг болоод ингэж ажиллах нь маш зөв үр дүнтэй ийм ажил арга хэмжээ болж байгаа шүү дээ. Тийм. Багийн одоо гишүүд чинь одоо бид нар чинь ингээд тавл байна те. Тэгээд 6 7 8 эсвэл бас гаж болох уу те. Болно. Ерөнхийдөө хоршоо бол одоо 9-оос дээш гэж байгаа. За мэргэжсэн үйлчилгээний цэг малчтын бүлэг хүмүүс л одоо хэдэж байж болно шүү дээ тийм ээ 5 9 тийм ээ. Тэгээ нөгөө самнагч байгаа айлынхаа ямааны тооноос хамаарал бага бүлгээр явах юм даа. Тийшүнд одоо нэг 500 ямаатай ч гэдэм үү тэхэн арай жоохон ихтэй. За чанар шалгагч ангиллан ялагч нь одоо тийм ээ ямааныхаа ноолуурыг 1 2 3 дугаар зэрэг бор цагаан нар ингэж ялгаад анги ангилах юм тийм ээ ялгсан ингэж ангилаад тэгээд савлаад
Дээр нь хаяг шин наагаад ингээд бэлтгэн нийлүүлэгчтэй хүлээлгэж өгд. Бэлтгэн нийлүүлэгч болохоор ингээд компанид тушаахд бэлэн болгоно тийм. Манай самрагчд маань хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаад маск, бэйли хэрэглэгдэхүүн хэрэглээд ямааныхаа самны эрийг үзээд бас ямаагаа гимтихгүйгээр ингэж ямаагаа самрах байгаа тийм ээ. Тий. За энэ шуудан дээр нэг энэ савлагч маань ингээд одоо энэ шуудаа одоо ингээд нөгөө цагаан тааран шуудлаа гэдэг халсан байгаа. Шинээр ингээд компаниудаас энэ шуудаа ингэж ирээд бэлдсэн байгаа. Ингээд нөгөө цагаан шуудаа маань зүсгэлээд үйлдвэр төрөхлөөр үйлдвэрийн нөгөө техник тоног төхөөрөмжийг гэмтэх юм ээлтэй байдаг. Тэрийг халж одоо ийм шуудаа уусна тийм. Тэгээд шуудан дээр ингээ хаяг шиг наагадаад хэний хотноос ирсэн аль малчны ноолор гэдэг нь энэ дээр ингэж хаягн дээр ингээ тодорхой наагдчих юм байна. мөчөх тогтолцоог бас компаниуд ингэж нэвтрүүлж байгаа. За мундаг байна. За ингэж дорхоо. За орцгоё. 5 хүнтэй баг өдөрт 80 яма, ажлын 20 хоногт 1600 яма самнаж, нэг ямааг 8000 төгрөгөөр самнана гэвэл 12.8 сая төгрөгийн орлого олох боломжтой юм. Нөгөө талдаа 200 ямаатаа 8 малчин өрхөд үйлчлэгээ үзүүлж 560 кг ноолуурыг өнгө чанараар ангилан ялгаж бэлтгэх ба хоршоо нь өнгө чанараар ангилан ялгасан ноолуурын 1 кг тутмыг нь 5000 төгрөгийн урамшуулттай үнээр борлуулж чадвал 2.8 сая төгрөгийн нэмэлт орлогыг малчдаа хуваарлах боломжтой юм. Ийхүү 5 хүнтэй багийн тоогоо 10, 20, 40 60 гих мэтээр нэмэгдүүлэх замаар ноолуур бэлтгэлийн мэргэжлийн үйлчилгээний нэгжийг бий болгох боломжтой юм. Ингэснээрээ мэргэжлийн үйлчилгээний нэгжийн ашиг орлого нэмэгдэж, улмаар олон малтай болон ам бүл цөөтэй малчин өрхүүдийн ноолуур бэлтгэлийн ажилд хүрч үйлчлэх, ноолуурыг малчны хотонд өнгө чанараар ангилан ялгах, чанартай ноолуурыг зах зээлд өндөр үнээр борлуулах боломж бүрдэх юм аа. Ноолуурыг стандартын дагуу өнгө чанараар хэрхэн ангилан ялгах болон ямааг хэрхэн зөв арга технологиор самнах талаар дараа дараагийн хичээлээс харах боломжтой.